Эх орны дархан хил хязгаар цэгүүдээс ММ агентлаг үзүүлж байна. Хангаа говь, хээр тал, хянганы нуруу гэд Улс Монголын минь хөлийн зурсыг эмжиж байдаг тусгаар тогтнолын манаа жинхэнэ бэлэг тэмдэг болж байдаг сүлдэт багнууд дээр бид үзэгч та бүхэнтэй хамт очих болно. Монгол улсын Хоймор нутгийн хилжид бол Хүсгэл аймгийн Хилийн Тэг 257 дугаар ангийнхан. Хилчинбаатар Лүнэрвийн даваад оржийн нэрмжит энэ ангийн хилчидтэй бид хойд хязгаар Дархтны хотгорын зүүн тайган зүг хүлгийн жолоо заллаа. Биднийг эх орны маань Хоймор цэг Монгол шарын даваа хүлээж байгаа. Орог гашууны бортолгой Алтай 5 богдын хүүтний оргил соёл зулын модд хамар гэд эх орныхоо захын 3 цэгээс бэлтгэсэн цоврал 3 нэвтрүүлгээ бид та бүхэнд хүргээд байгаа. За харин 4 дахь нэвтрүүлэг болох Монгол улсын хамгийн хойд захын цэг Монгол шарын даваа хүртэлх аян замын тэмдэглэл нэвтрүүлгээ бид эндээс эхэлж байна. Тэгэхээр ямар учраас өлийн даваан дээрээс бид нэвтрүүлгээ эхэлж байна вэ гэхээр Монгол шарын даваа хүртэлх зам бол тэр чигээр Монгол улсын хойд захын нутаг Дархтын хотгор зүүн тайга орчмын нутаг байдаг. Тэр Дархтын хотгорын маань яг өвөө таалах босго нь бол өлийн даваа гэж энэ газар 13 аваатай энэ тахилга сүлдтэй ийм газраас ингээд нэвтрүүлгээ эхэлж байна. Монгол шарын даваа хүртэл бүгдээрээ ингээд хамтдаа аялья. Монгол улсын хамгийн хойд захын сум Цагаан нуур. Энэ сумынхаа нутгийнхаа алдраар нэрийдсэн Цагаан нуурын заставынхан умард захын цэг Монгол шарын давааг хамгаалагчд. Тэнгис шишигтийн голын бэлчирт ирж тусгай томилгот бүлэг үүргээ тодтглоо. Тусгай томилгот бүлгийг отрядын дарга хурандаа дэлэг ахалсан юм. Зам бартаа ихтэйгээс гадна Хилийн алба бас эрсдэл дагуулдаг учраас отрядын дарга бүлгээ өөрөө ахлахаар шийдсэн нь энэ. Хөвсгөл нутаг хил орчмороо байгалийн баялаг ихтэй энэ бүхэнд шунсан гадаад дотоодын иргэдийн хөл тасрахгүй. Түүнийгээ дагаад элдэмүү хэрэг гарсан тохиолдолж байгаа учраас ийхүү болзошгүй аюулаас болгоомжсон хэрэг. Тэнгисийн голынхоо эрэг хөвөөг дагаж бид Монгол шарын даваа хүртэл нэг талдаа 150 гаруй км газрыг хөлөг мороор туулна 5 хоног. Хүүтний оргил соёл зулын модод хамарлуу басч гэж агт мороор унаа хийсэн бид чамлахааргүй туршлагатай усан ч гэлээ 300 км газрыг морины нуруунаас буулгүй туулна гэдэг зүрхшээмээр санагдаж байлаа. Биднийг Монгол шарын даваа хүргэх мордыг Цагаан нуурын заставын хилчид 3 хоногийн турш сойжээ. Хагсарсан морд эхний өдөр ам булаагаад нэлийн догшин байсан ч маргааш нас нь номондоо орж номхорсон юм. Эхний өдөр бид 40 гаруй км газрыг туулж замынхаа 3/1-ийг ардаа хийлээ. Хойд мөсөн далайд цутгадаг Енисей мөрний нэгэн их болсон Тэнгисийн голынхоо эхөөд бид 2 дахь хоногтоо инхүү явж байна. Хилчид Жошим нуурын харалдаа Мон ээл гэдэг газар үдлээ. Хилчид ингэж үдлэхээ отог авах гэдэг юм байна. Отог авах газраа тэд бас нарийн сонгоно. Хил зөрчин явж мэдэх хүмүүсээс аль болох нууц нам доор газар отгоо авдаг гэлээ. Бас мордынхоо идэж тэжээлэгч бодолцож отоглоно.
За отог авахдаа одоо бид хэд ихний ээлжид одоо ярихаар гадаг төлнө. За ер нь галтлахаас өмнө бас энэ хөвч тайгач юм бас төмөр ой шатах болд. Тийм учраас ихний ээлжинд галаа одоо тойруудад манай хийцтэйгээд ус асгаад хамгаалал энэ хөвд гэдэг бол өөрөө гарч байгаа бүх улмөр бол яг тодорхой байж байгаа. Ямар амтны мөр гарсан, ямар амтны мөр одоо энэгээр явсан. Сая одоо бидний сая их замд эдийн гөрөөс нэмэр байж байна. Ганц хоёр бууга явсан байна. Өөр одоо идэрсэн шийс тэмдэг бол байхгүй. Маш одоо зөөл намархаа хөрс учраас их боломжтой. Хилчтэй одоо илж хэрэгж байгаа бүх зүйлүүд зурдсан бол манай хилчтэй одоо ширэн баруу гэж одоо энийг одооч өдөр үзье. Бас одоо тайгын хийстэй онцлог бол ерөөс юм байдаг л да. Бид өөрсдөө бол энийг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд одоо байнга хэрэглэн. Ядангуяа одоо хилийн мананд өмж байгаа тохиолдол. За энд одоо бүх хилчийн хүнд тайгын хилчтийн одоо гол авч явдаг гол зүйл ерөөсөө сүх. За сүх бол одоо мэдээж ирвчтэй хамгаалалтаа ингээд сураар боосон сүх байдаг. Сайхан эстийг бол сүхгүйгээр төсөөлөх аргагүй. Жишээл энэ дотор их бол ингээд сайн идэ ач хуурай. Тий. Энэ дотроо ингээд давсна нөгөө талтай. Нөгөө талтай давсна. Идэ давс хоёроос авъя байх ч. Хэрвээ одоо модгүй одоо юм хөвдрөхөг газар таардаг ихэд энд тулга ашиглана. За энэ тулга нь зүгээр одоо ингээд энгийн аргаар хийгдчихсэн. Ийм байлаа гэхэд тэгээд одоо энэ дээр юугаа тавьчихна. Голцоо үе бид нар чи юм бариу чихгүй тохоо ашиг завд хэрэн тохоо. Тэгэхэд энэ юусаа энэ мотор хийсний юм 100 төгөөдийг шууд ашиглана. Энэ одоо өмснөр 4 литр усыг бол ингээд бариу толгоол гар одоо халахгүй хөрөхгүй дуртай газар ингээд тавьчих. Хамгийн гол нь одоо энэ ширэн бар бол яг тайгын хийчтэн дээр өөр гүйцэтгэж нэг модон дурагддуу цоор нэг одоо ийм нэг өхрийн одоо багцлахын өхрийн ярьсан 2 ийм баруун гарч байгаа. Тэгэхээр одоо үндсэндээ чинь 2 ийм баруун одоо галт 2 хэлчих. Ер нь хийдэг хүмүүс нэг өөртөө гин хэлчихдэг. Одоо Эрдэнэ булган цагаан өрийн чиглэлд хөм гэж одоо арьс ширээ хэлдэг юм байж байгаа. Тэнд одоо ширээгээр 2 өдрөл хэлдэг. Бүхэл нөхрөш бүтнээр. Тэгээ одоо исгэл ийм 2 баруун хийж байгаа. Байран зах. Тэгэхээр тусгай тамиргагч бүлгийн маань энэ удаагийн бүрэлдэхүүнд манай бүрэлдэхүүнд одоо Норт хочтой ийм нохоо багтж байгаа. Тэгэхээр Норт бол Нортыг 2 жилийн өмнөөс хилчид яг сургаж бэлтгэсэн. Ер нь бол 4 настай ийм нохоо байгаа. За ийм нохоо байгаа. За тэгтээ балчирд нохоо ч гэсэн Норт одоо саяхан болсон хойд бүсийнхаа хилчдийн спорт наадамд Эрдэнэ бүлгийн төрөлд төрүүлсэн ийм мундаг хилч нохоо байгаамаа. Хилчдийн нохоо үнэхээр ухаантай. Бидний анд Нордл гэхэд хөл гიშгэх зайгүй шигүү бургас дундуур явахдаа толгоогоо морины сүлд аагаар шургуулаад чогшчихно. Сонор соргог гэж жижигтэйгэн. Хилчтэйгээ хамт манаанд яваад сурсан учраас шаардлагагүй үед хуцаж чимээ анар гаргана гэж юр байхгүй. Ер нь хилийн цэргийг нохоогүйгээр төсөөлөхийн аргагүй. 90-ад оноос өмнө хилчин нохоо бэлтгэх томоохон сургууль Төв аймгийн Лүн суманд байж нэг хэсэг өгөө болоод байсан нохоон сургуулийг харин одоо сэргээж байгаа юм байна. Ер нь нохоог гадаадас худалдаж аваад нэмэргүй. Эндээ үржүүлээд өсгөөд сургах хэрэгтэй юм байна гэж хилчид ярьдаг. Байгалийн нөхцөл байдалд нь дасгах хэрэгтэй учраас тэр гисэн. Биднийг үзэгч тантай хамт эх орны захын цэгүүдэд хөл хүргэж байгаа арга маг хөлгүүдээ энд бас магтъя. Уулхад ус голд жинхэнэ эзэн нь болсон энэ хөлгүүд эцэж цуцна гэдгийг мэдэхгүй хэдэн зуун километр газрыг өлгөн тулчихна. Харин ч буцах замдаа гэртээ арж байгаагаа мэдэж хөлн бүр хөнгөрнө. Хилийн манаанд явхад баримтлах дүрмээс тэд гажихгүй. Зөвхөн нэгнийхээ араас мөрөөр нь л явна. Хилчдэг ийхүү морь нохоогүйгээр төсөөлөхийн аргагүй тийм ч учраас эх орны маань хилийг бидний амар амгалан амьдралыг сахин хамгаалагчд гэж тэднийгээ зүй ёсоор нэрлэе. Хилийн манаанд өөр гүйцэтгэж байгаа хилчид ер нь үг дуурна гэж байхгүй. Дүрм нь тийм байх ёстой гэлээ. Улсын хилд өөр гүйцэтгэж байгаа хилчид хоорондоо ярих хоройтой байдгийн байна. Хилчдээс ямар нэгэн чимээ шууган гарах ёсгүй. Тал хэрийн бүстэй адил холын бараа харж дурантахаас илүүтэйгээр тайган хилчид мөр шинжиж чимээ чагнаж явна. Угаасаа байгаль нь тэдэнд үүргээ гүйцэтгэх ийм л боломж олгожээ. Энгийн даруухан үг дуу цөөтэй тэд харин зүрх сэтгэлдээ агуу их зүйлийг багтааж явдаг юм уу гэж бодмоор. Өглөө болго нар руу хардаг. Нар руу хараад өнөөдөр хилийн тэнгэр цэлэг байгаасаа, хилийн зөрчлөг байгаасаа гэж байдаг. Тэгээд хилийн манаага томлоод явуулсан үедээ бол хилчид маань одоо
хилдвэрчт байраад ирээсэ хилийн зөрчил бүү гараасаа л гэж дайдварч явдаг да. Хилдвэрч араас явж саадвэрчээ туулж яаж хилдвэрчээ саатуулаад тэгэхээр нөхдөд хүч их болдог. Тэгээд нөхдөд их бахархдаг. Хил маань гэдэг бол хүн ганц хилээ манад одоо хилээрээ яваад хилээ хамгаалдаг байхгүй. Одоо газрын дээрх торх баял гараартан жигүүртэн шувууд одоо Монгол улсынхаа бүрэн бүтэн амгалан байдаг гэж бүгдээ сахиж авдаг учраас одоо хилчин тэрүүгээрээ бахархдаг. Улс Монголын минь хөлийн зурсыг эмжиж байдаг тусгаар тогтнолын манаа жинхэнэ бэлэг тэмдэг болж байдаг сүлдэт багнууд дээр бид үзэгч та бүхэнтэй хамт очих болно. Хүсвэлийн тайг гэж ярьдгийн нэрлэдгийн учрыг бидний баруун зүүн талаар хашин хөндлөх өндөр сүрлэг уулс мэдрүүлж явлаа. Тайг гэдгийг шивүү ой мод төдийхнөр ойлгодог байсан мэн андуурл байж. Нэгний дэрлэн цуврах уулс нь талаасаа доош хормоо хэсгээрээ өтгөн ургасан ойтой хэрнээ түүнээс дээшээ хад асахтай нүцгэн байх. Цасан оройтой үүлэн суудалтай шавхандөр уулс нь хязгааргүй мэт үргэлжлэн дүнхийх энэ л тайгын жинхэнэ дүр төрх. Хойшлох тусам улам сэрүүсэж, хүүтрэх тайхан амьсгал цаг цаашилж намрын өр орсныг илэрхийлж байлаа. Өглөө босоод ирэхэд цан бүрэг нүмерч манан бодонтож өвөл ордсныг тохиолно. Ийхүү бид 2 хоногийн турш нийт 150 гаруй км газрыг морин жимээр туулж эх орны хойд захын цэг болох Монгол шарын давааныхаа дэргэд ирлээ. Хоёрт байгаа энэ хоёр өргөн уудам энэ нуруу ингэж явсаар байгаад яг тэр нийлж байгаа тэр ойн хэсэгтэр бол Монгол улсын хамгийн хойд захын цэг болох Монгол шарын даваа оршдог юм байна. Зөвхөн хилчид бас хилчдийн нүдийг хариулах гээд амждаггүй хулгайн амжид ол цаагчдын лөмөр хаа нэг гардаг энэ бод тайгад анхудаа сэтгүүлчид уран бүтээлчид зорчиж байгаа нь энэ. Газар нутгаа бид Монгол гэрээ хэмээвэл их саяны нуруунд дах Монгол шарын даваа дахин сүлдлэх ёстой эх орны минь бурхан шүтэн нь орших учиртай хоймор билээ. Тэгэхээр Монгол улсын хамгийн хойд захын цэг болох Монгол шарын даваа Хөсгөл аймгийн Цагаан нур сумын нутагт оршдог далайн түвшнээс дээш 2089 м өндөрт оршдог ийм газар нутаг байдаг. Энэ газар нутаг дээр Монгол улс Оросын албаны улсын хилийн 350 тод бага оршдог юм а. Хойд нисэн далайн цутгал инээсээ мөрний тижээн тэтгэгч их булган бусан тэнгисийн голын их яг Монгол шарын даваанаас ундраатай. Хоймор цэг маань тэгэхээр мөн л дэлхийн бөмбөрцгийн хоймор хойд цэгтэй хувийн холбоотой газар юм. Үеийн хөлийн зааг тогтоох үед энэ газар Монгол даваа сар даваа гэж нэрлэгддэг байж. Харин хожим 1937 онд Монгол Оросын албаны улсын хөлийн заагийг тогтоох үеэс хойш албан ёсоор Монгол шарын даваа гэж нэрлэдэг болсон төвхтэй. Бид нэ тусаад хамзаад бүлгийнхаа хамтаар Монгол шарын даваанд гарчаад буцах замдаа их олон гэдэг газар үдчихэж байна. Яг энэ үдчихэж байгаа хугацаанд одоо хөлийн манаа стадион дарахтаа тусаад хамгаалт бүлгийнхэнтэй холбоо барьсан байгаа. Тэгэхээр холбоогоор ямар мэдээ ирсэн бэ гэхээр хөлийн манаа ямар ч байсан хөлийн дэглэм зөрчсөн одоо гадны улсын иргэдийг ямар ч байсан саатуулаад баривчилсан тухай мэдээ ирүүлээд байна. Тэгэхээр яг одоо миний ард стадион дарга ахлагцлагч очир зүрэн одоо харуулын ахлагчтай ингээд холбоо харьцаанд ороод ажлаа гүйцэтгэж байна. Бүргэтөр. Орног. Эхм ахлах дэвсэгчд дэлгч амархуу ахлагч зогтоод ахлагч Батүлэг ахлагч Наранбаатар ахлагч Авдас нарын бүрэлдэхүүнтэй эрд агуулын бүлэг хэдийн 340 тэмдэгтээс 15 км хэдийн дороос өөр гүйс тухтан бүгд намд хэдэд ард улсын иргэн дөрөв иргэнийг саатуулсан шалгаж байна. За ойлголоо. Тэнгисийн элчил наад нөхдүүдээ хамгаалтанд аваад байж ойлгоо. Ойлголоо. Оор зүлгээд чис.
За төчөөс. Энэ бүс нутагт эрэл хайгуулын бүлгийг үүрэг гүйцэтгэх хугацаанд бүгд найрамдах Хятад улсын иргэд ногоон хаш олборлохоор явж байхад нь хилчид илрүүлэн саатуулжээ. Өргөн мосууж дэсгч амархуу ахлагт тогтоодор ахлагт Наранбаатар нүүрийн бүрэлдэхүүнтэй эрэл хайгуулын бүлэг үүрэг гүйцэтгэх хугацаанд хэлийн зурвас зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Бүгд найрамдах Хятад ард улсын 4 иргэнийг саатуулан шалгаж байна. Гадны иргэд хэдийгээр Монголд зорчих албан ёсны зөвшөөрөлтэй байсан боловч хилийн бүсэд нэвтрэхийн тулд заавал байх шаардлагатай зөвшөөрлийн бичиггүй байсан юм. Хилийн зурвас бүсэд зорчих ямар нэгэн үйл ажиллагаа явуулах бол хил хамгаалах албанаас зөвшөөрөл авч мөн тухайн газар орон хэсгийг хариуцсан хилийн заставт мэдэгдэж зөвшөөрлөө баталгаажуулах ёстой байдаг. Зөвхөн монголч биш, гадны иргэдэд ч хамаатай энэ дэглэмийг зөрчсөн гэдгээ мэдээгүй гэж тэд хэлж байлаа. Цаанаасаа ирэхдээ бол манайх бүх юмэдийн бол бүрэн бүтэн эднэр бэлдээд зохицуулсан гэсэн. Тэгээ бид эдий та очоод энэ хүмүүстээ хамт очоод тэр юмээ судалгаан дээр нь очоод харж ихэд ирээрэй л гэсэн. Тэгээ тэр юугаар явж байгаа юм да. Тэгээ наваг би болохоор монголоор ярьдаг тиймээс энэ нөхдийг хөлбөр чигээд энэ нөхдөө аваад очоод тэгээд ирсэнтэй би болохоор. За. Та ямар өргөтэй юм? Би зүгээр нэг огцлол хийж байгаа. Бас хоёр орчуулгатай юм та бид. Одоо яг та бас энэ хол юунд бас Монгол улсын хилээр хизээ нэвтэрсэн. Замын үедээ нэвтэрсэн юм уу? тий ирэнээр орж ирсэн. Ирэнээр орж ирсэн тий. Тий. Бичгээр чи байна паспорт. Хэдийгээр энэ хүмүүс өөрсдийгөө Монголд ашиг хонжоо харах гэж биш, хүмүүст ажлын байр олгох зорилгоор ирсэн гэж зарим нэгэн хариуцлагатай албан тушаалтай эрхмүүдийн нэрийг барин хэлж байсан ч тэдний авч явж байсан багаж тоног төхөөрөмжүүд нь өөр зорилготой байсныг нь харуулж байсан юм а. Хад чулуу бутлагч 70 гаруй литр дизель түлш цахилгаан мотор зэргийг нь хилчид тэднээс хурааж авсан байлаа. Бас нутгийн иргэдийг морьтой хөслөн авсан байжээ. За амрыг ирээ. Хошууж батлаа. Хэнгэнэ өрөөс. Магна баяр мана. Юу идэх юм та? Юу яараа. Хөөөрөө юу ийх ямар байгууллагад ажилладаг? Ерөөсөө бизнес зөөр зөөрөн л юм энэ. За. Ажилгүй шахуудаг. Та хариуцч юм уу тэгээд энэ хүмүүсийг? За ямар зорилгоор усын хилийн бүс зурвас зөвшөөрөл өгсөн бай тээ. Зүгээр газарчлаад ойр зөөрөн ягаад над яг үед нөгрөг мөнгө төгрөгөө гэсэн. Газар чи юм уу чи тэгээд? Тэ. Хилийн дэглэм зөрчсөн Хятад иргэдийг хилийн тэг 257 дугаар ангийн харьяа цагаан нурын заставын тагнуулын ажилтан дэслэгч амархуу ахлагчтай ахлагч Цогтбаатар, Батбилэг, Наранбаатар, Лавд орж нарын бүрэлдэхүүнтэй эрэл хайгуулын бүлэг үйлдэл дээр нь илрүүлжээ. Одоо эндээс 60 км газарт Бяран гэдэг одоо хааш гарч байгаа 340 дугаар тэмдэгтээс нааш 15 км газар. Тэгээ хилийн зурвастай оронд 15 км газар гэхээр тэндээс яг үйл ажиллагаа зөвшөөрлгүй явуулж яхад нь тэр дээрээс нь явж орсон. Хилчид хил орчинд гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, хилийн тухай хууль зөрчигчдийг илрүүлэн саатуулах үүрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хилчид гэдэг хилийн амгалан тайван байдлыг хамгаалан үүрэг гүйцэтгэж байгаагаараа цагдаа нартай л адил. Тийм ч учраас байнгын харуул мана тагнан мөрдөх үйл ажиллагаагаа тасалтгүй тэдний хараанаас гэмт этгээдүүд мултардаггүй нэг жишээ энэ юм а. Төдөө чинь юу гэдэг вэ? Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Нарийн Архчиг гэдэг газар намаржж байгаа энэ 5 цаатан айл Монгол улсын хамгийн хойд захад амьдарч байна. Өөрөөр хэлбэл эднийхээс хойш Монгол Оросын албаны улсын хил хүртэл ямар ч айл амьдарч нутгалдаггүй гэсэн үг. 5 гэрээр амьдарч байгаа цаатны хот айлын нэгийг нь Цэвгийн Пунсал гэж өдгөө 76 насыг зооглоод байгаа буураагийнх юм. Пунсалгаа хэдийгээр нас өндөрч гисэн хүүхэд ахуудаа аав ээжийнхээ хамтаар Туваа нутгаасаа гарч Монгол улсад нүүдэлэн ирж амьдарсан тухай дурсамжаа сэргээн бидэнд ярьж өгсөн юм. 8 настай хоошоо нас оргож ирсэн. Ээж аав минь нааш оргох гэсэн. Монголоор сайн гэж яаны шувууны дэвтэрээ шингэндираа сэмэрэ унусгаасан. Үйдэ харсан. Тэгээ багцын хөөдний гэж амьдсаад юм бай. Сагн амьдсаад надаа. Туваа үндэстний тасархай болох цаатнууд 1930-40-од оны үед нутгаасаа олноороо гарч Монгол улсыг зорж байсан түүхийн гэрч бол Пунсалгаа. Тувааны дарганар тэр сөөлдөнөөсөн айлнуудаа аваад явсан сургалттай байсан. Морин дээр боолгока
морин дээр хүлээжсэн байсан гэсэн. Амуур авчиж ихээд. Хайскархад тэгэл аваад явсан. Тэр хүмүүс тэгж яасан хүмүүс тэр дуагаад арганаар. Уус таман явсан байна тэгээд шоронд оролцсон сургалттай байсан. Эдний хотолсон 5 айлын 3 нь пунслогын хүүхдүүдийнх юм байна. Эднийхэн бүгд туслангаасаа намаржаандаа нөөж ирээд удаагүй байлаа. Ирчүүд нь үлдээсэн зарим зүйлээ авчирхаас туслан руугаа явсан байсан юм. Цааныхаа сүү шимээр амьамдрлаа авч явахаас гадна цааныхаа арьс, ясаар уралсан зүйлээ худалдаж чамгүй мөнгө олчихдаг гэдгээ цаатай иргэд хэлж байсан юм. Хот айлынх нийтдээ 100-аад цаатай намарчж байна. Эдний хотонд төллөөд 2 хонож байгаа нялх янзаг байсан юм. Цааны төлийг хугаш, эрийг нь зар, эмийг нь инг гэдэг юм байна. Одоо өөр цаанд хөөхөл гэж байна. Их нь одоо сүү аква гэдэг. Цаа ер нь голох тийм хөт байдаг. Гол юм. Голох сахалт байдаг юм. Голгоор нь яаж аргах вэ? Одоо аргад харваа гэдэг тэгэл голсон чигтэл одоо байл гэхэл тэгэл одоо голдмол тийм юм згэл. Явд юм. Ер нь яагаад голд юм бол? Харин одоо яагаад голд юм бол? Одоо ааш муутай болоод одоо тэгээд болох л да одоо төлмөлөндөө хажир. Одоо нэг инг хөөслөх гэдэг шиг тийм юу бол байдгүй. Бак. Хилийн бүсэд амьдарч байгаа гэдгээрээ цаатнууд хил хамгаалах туслах хүчний гишүүд байдаг. Өөрөөр хэлбэл тэд Монгол улсынхаа хилийн амгалан тайван байдлыг хангахад өөрийн гэсэн хүч дэмжлэгээ зориулж аваа түмэн. Гадаадын жуулчдуудын тайган айлууд дээр их ирдэг болохоор бичвэрийн зөрчилтэй хүмүүс их явдаг. Тэр бол нэгс ирж шалгаж цаг тухайн үед нэр шалгаж чаддгүй болохоор үднэс туслах хүчний гишүүдээс авч мэдээлэл авч ирж ингэж шалгаж ингэж хамтран ажилладаг. Тэгэхээр туслах хүчний гишүүд одоо тэр хүмүүсийн бичиг баримтыг үзэх хэрэгтэй гэсэн үг. Хэрэгтэй. Ухаа толгодон шаргал өмнө их товын оров ташууны бор толгоогоос усан цэхэр 4 далайн тасархаа төсөглийн Монгол шарын даваа уулын зүрхэн хэлбэртэй алтай таван богдын хүүтний ориглоос зээрэн давлгаалах зэрэглээд талын шовтрох үзүүр соёл зуул хүртэл гэнэл газар шороон дээр тусгаар тогтносон их оромны инхтэн оршин байна. Бид ахын учир элэг бүтэн амьдран буйн утга учир болсон хэл хязгаармж зүрхэндээ дахиж хайрлах эзэнтэй эргэх хилчдтэй учраас амгалан байна. Энэ хэл хязгаарт эгэл боргил амьдран буй өмнгийн их говийн мөнх цаст өвнөд алтай суудран цэгэрдэх умард тайгын нүд алдан дорны талын Монгол айлд учраас хиймэр цагтай байна. Монгол улсын туслах тогтнолын 100 жилийн зориулж эх орныхаа захын 4 цэгээс бэлтгэж зүрхсэн цуврал нэвтрүүлгийг бид энд хүргээд өндөрлж байна. Тэгэхээр зуны 3 сарын турш нийтдээ 14,000 орчим километр аян замыг бидэнтэй хамт туулсан үзэгч та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Оров гишүүний бордлогоо хүүтний оргил Монгол шарын даваа соёл зуулын модд хамар гээд магадгүй үзэгч таны өмнө зөвхөн сонсч ийсэн газрын зураг дээрээс энэ нэрсийг харж ийсэн тэр газрууд дээр бид нэр өөрсдийн биеэр очиж энэ сайхан дурсгалтай Монгол улсынхаа захын цэгүүдийг таны нүдээр харах боломжийг олгож дэлгэцэн дээр чинь амжилж гэрээний хамарт залж чадсан бол уран бүтээлч бидний зорилго биелж байгаа нь тэр. Тэгэхээр энэ зорилгыг биелүүлэхэд бидэнтэй хамтран ажилласан Монгол улсын хил хамгаалах ерөнхий газар болон хилийн албан зүтгэж байгаа нийт бие бүрэлдэхүүн. За Монголын мэдээлэл холбооны үндэсний цоргон оператор Unitel Group-ийн хамт олонд баярлж талархснаа. Үзэгчдийн нэрээр өмнөслөд уран бүтээлчдийн нэрээр өмнөс хэн зүйтэй авахаа. Монгол улсын маань хилийн тэнгэр цэгнэг байж тусаар тогтнол өөрт мөн уршигай.